Сайн байна уу? Өнөөдөр би Америкийн neo-behaviorist сэтгэл судлаач Clark Leonard Hall гэх хүний тухай ярих болно. Энэ хүн 1884 оны Америкийн Нью-Йоркийн Акрон хэмээх тосгонд төрсөн. За тэгээд 4 настайд нь гэр бүл нь Мичиган руу фарм ажиллуулахаар нүүсэн бөгөөд фармын ажилласаа болоод тогтмол сургуульд явж чаддгүй байсан хэдиж эргэн тойрных нь бол багаас нь математикт авьяастай хүүхэд гэдгийг нь бол анзаарч исэн. За гэр бүл нь нэлээд ядруухан байсан бөгөөд хожим нь болохоор бие махбодын хэрэгцээнд хүнийг хөдөлгөх гол хүч болдог гэх энэхүү санаанд нь бол нөлөөсөн байж магадгүй гэж үзсэн. Тэрээр багасаа их өвчлөмтгий хүүхэд байсан бөгөөд typhoid fever буюу гидсний хижиг, полио буюу сааж өвчтэй байсан. Анх механик инженер болохоор суралцж исэн ч 20-од наснда сааж өвчнөө хүндэрч алхаж чадахгүй болоод гэртээ байдаг болсон. За тэгээд энэхүү үедээ болохоор философи болон сэтгэл судлалын бүтээлүүдийг тэр тусмаа Барух Спиноза болон Иван Павлов, Вильям Джеймс, Эдвард Торндайк гэх мэт behaviorist сэтгэл судлаачдын бүтээлүүдийг уншиж исэн. За мөн түүнээсээ ч их инспайр аваад сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхох болсон. За ийхүү 30-аад наснаасаа Мичиганы их сургуульд бакалаврын зэрэгээ хамгаалаад мастер болон докторийн зэрэгээ Висконсины их сургуульд хамгаалж исэн. Ийхүү Йелийн их сургуульд профессороор ороод түүндээ ажилласнаар судалгаа шинжилгээний ихэнх гол үе нь энэхүү Йелийн их сургуулийн лабораторид өнгөрсөн юм аа. Түүний судалгаа шинжилгээний гол сэдв нь болохоор хүн яагаад ийм үйлдэл хийдэг вэ гэсэн асуултад хариулах байсан. Үүнийхээ үр дүнд тэрээр drive reduction theory хэмээх онолыг боловсруулсан бөгөөд үүнийх нь гол санаа нь организмын бие махбодод ямар нэгэн дутагдал тэнцвэргүй байдал бий болоход буюу хүний анхдагч хэрэгцээ нь алдагдаж эхлэх үед жишээ нь өлсөх, цангах, даарах гэх мэт үеүүдэд тархинд ирэх дохио нь биднийг тухайн нөхцөл байдлыг нөхөх, гүйцэлдүүлэхээр үйлдэл хийхийг хүсэж шаардж байгаа тэрхүү физиологийн түлхцийг drive гэж нэрлэдэг байгаа. Хүнд хидэн төрлийн ийм drive байдаг юм байна л да. Жишээ нь саяны хэлснээр нь болохоор анхдагч drive буюу анхнагч хэрэгцээнүүд байгаа. Хоёр дахь drive нь болохоор хүнд хайрлуулж байгаагаа мэдрэх, харилцах гэх мэт иймэрхүү drive байгаа. Энэхүү санаагаа тэрээр томьёололд оруулахаар оролдож байсан бөгөөд энэ нь сэтгэл судлалыг математиктэй мөн холбож байсан ийм анхны тохиолдлуудын нэг болж өгч байсан. За энэхүү томьёоллыг харах юм бол SER гэдэг нь stimulus response potential буюу ямар зан үйл гарах вэ гэсэн магадлал нь зуршил буюу habit strength, drive буюу тэр дотоод идэвхжил, мөн өдөөгчийн хэр эрчимтэй байгаа, мөн тухайн тэр шагнал нь хэр үнцэнтэй байгаа вэ гэдгээс хамаардаг гэж үзсэн байгаа. Тэрээр мөн хулганууд дээр туршилт хийсэн бөгөөд хулганууд өлсөх тусам тухайн лабораторид хурдан гүйж хоолны байрлалыг хурдан сурж исэн. Тэгээд үүнээс дүгнээд үзэх юм бол тухайн drive нь суралцсан хурдыг нэмэгдүүлдэг гэж үзсэн байгаа. Мөн зорилгодоо ойртох тусам амьтдын зүтгэл, хурд, анхаарал нь нэмэгддэг. Өнөөдрийн ойлголт нь маркетинг болон gamification-д маш өргөн ашиглагддаг. Мөн тэрээр hypnosis буюу гипнозыг судалж байсан боловч түүний гол судалгааных нь ажил биш байсан. Гэвч гипноз нь унтахтай адил биш, харин мэдрэлийн хариу үйлдэлийн өөр төлөв гэдгийг бол туршилтаар нотолж байсан. Түүнээс сэтгэл судлалд оруулсан хувь нэмэр мөн маш өргөн хүрээнд яригддаг бөгөөд 1940-оос 50-аад оны хамгийн их ишлэгддэг эрдэмтдийн нэгээр тодорч исэн. Experimental сэтгэл судлалын гарын авлагад нэр нь 80 гаруй хуудасанд дурддагдсан байсан. Мөн сэтгүүлүүдийн ишлэл зүүн 40% нь түүний бүтээл багтдаг байсан. Мөн түүний шавууд болон түүний нөлөөнд байсан хүмүүс нь цаашдын салбартаа шин санаануудыг гаргаж ирснээс Альберт Бандураа мөн түүний шууд шав байгаагүй хэдий ч хаалын зан үлийн механизмыг судалсан бүтээлүүд нь Бандурагийн нийгмийн суралцах онолд мөн хөрсөн болж өгсөн гэж үздэг. Мөн хамгийн
алдартай шавь нь Kenneth Spence буюу одоо түүний онолыг өргөтгөж Hall Spence-ийн онол болж хөгжүүлсэн байгаа. Мөн энэхүү эрдэмтний талаар би шинээр мэдэж авсан зүйл болон суралцсан зүйл нь юу байсан бэ гэхээр доктортой тууштай байдал нь маш чухал юм байна гэдгийг ойлгож болно. Одоо яагаад гэвэл маш олон удаа өвчин дарлуулж завсарласан ч мөн түүний их сургуульд суралцаж ирсэн нас нь 30 байсан бөгөөд ихэнх хүмүүс энэхүү үедээ карьерийнхэн дээд үе байсан ч Clark Hall бол 30 настайдаа дөнгөж эхлүүлж байгаа. Мөн тухайн үедээ маш тийм шинэлэг санаа гаргаж исэн гэж би бодож байгаа. Яагаад гэвэл тухайн үед бол ямар нэгэн өдөөгч болон үр дүнтэй холбож исэн бол Clark Hall илүү drive буюу бие махбодын хэрэгцээ гэдгийг маш тийм онцолж өгсөн нь шинэлэг санаа байсан гэж бодож байгаа. Мөн хүндрэлтэй үе бол одоо тухайн drive-ыг илүү өсгөж суралцах процессыг улам бат бөх болгодог үе маа гэх мэт санаануудыг ойлгож авч чадсан.